John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зөвхөн хараас ч өгч болж чаддаг нэг тамд очиж Түрэгбаатарын гэсэн жижиг Зүгтбаатарын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Зүгтбаатарын ууган баярын зохиол Мартагдсан хаалга. Аха, та ээжийн оршуулах тэр ирэх үү? Ийм зурвас иржээ. Зурвасыг уншаал хойд ээж нас уржээ гэдгийг ойлгов. Нэг л мэдэх нь харин уранд амьдралынхаа 20 жилийг өнгөрөөч гэж. Ингэж удсан минь шуучиртай. Төрлөх нутагт минь намайг гих жинхэнэ гэр бүл байгаагүй юм. Ээж минь намайг төрүүлэх үедээ нас урж, би гэдэг хүн мэдээ урах цагаас эхлээд л зөвхөн аав гэх ганцхан хүнтэй л амьдарч байлаа. Дараа нь намайг 11 нас хүрч байх тэр жил аав маань нэгэн бүсгүйтэй дотонсож өнөөхөн жирэмсэн болсон. Аава тэр тухайга надад ёр хэлж байсангүй. Би аавыг уцаар ярьж байхыг нь санамсаргүй тохиолдлоор хэд хэдэн удаа сонссон болохоор л тэр шинэ эхнэр нь жирэмсэн болсон гэдгийг олж мэдсэн юм. Аав надаас санаа зовж болгоомжилдог байсан ч юм уу бүү мэд. Ямар ч тач бид хоёрын дунд аавын хоёр дахь эхнэрийн тухай ямар ч яриа өрөндөггүй байв. Ер нь бид хоёрын хин нь ярианы эв дүү муутай, дотроо төрсөн бодлуудаа ил гаргаж чаддаггүй хүмүүс байсан. Өглөөнөөс хойш гэртээ хамт байсан мөртлөө хоорондоо нэг ч үг солихгүй байсаар оройны унтлахын цаг хүрэгчдэг тийм тохиолдлууд цөөнгүй. Осолдохгүй л нэг эцэг хүү гэдгийг мэдхэвч хоорондоо хэрхэн харилцах арга ухаанаа олохгүй үеийнгийн хоёр шиг байх нь элбэг. Өрөөндөө ороод л хаалга хаачихна. Хамтдаа нэг ч удаа хүүхдийн парк тоглоомын төвд рүү явж байсангүй. Тэр ч бүхэл бүр бид хоёрын хамтдаа авахулсан гэрэл зурагч гэж байхгүй. Аавын хувьд бол би гэдэг хүн ердөөл нэг хотоодын хоолоор дүүргэж байгаа ёстой нэг төрлийн махан овоолго байсан ч юм уу та. Эсвэл магадгүй ээж минь намайг дөрвөлхтэй нас барсан болохоор би түүнд хайртай эхнэрийн үхэл хүргэсэн чөтгөрийн илчүүлж харагддаг ч байсан байж мэдэнэ. Гэхдээ тийм байлаа гэд аав намайг бүр үзэн яддаг байсан гэвэл бас арай л худлаа болно. Ямар ч тач аавын дотор орж үзээгүй болохоор би энэ тухай нарийнсаа мэдэхгүй. Ганц тодорхой байсан зүйл бол бодит амьдралын хөрсөн дээр аав намайг нэг эрхлүүлэн зингүүлж байгаагүй ч бас зовоон залхаж байгаагүй гэдэг л юм. Үеийн хүүхдүүд аавдаа зодууллаа хаалгадаг. Харин би тийм юм огт үзэлгүй өссөр байсан да. Өөр хүүхэнтэй дотонсноос хойш аавын гэртээ ирхэн цөөрсөн. Заримдаа хэдэн өдрөөр дараалан ирэхгүй байх тохиолдлууд ч гарах болсон. Тэр бүрт нь би аавыг хаачив, яачхав гэж асуухгүй. Мэдээж дотроо бол өнөөх жирэмсэн эхнэр нь төрсөн. Тэгээд л шинэ эхнэр хүүхдүүдтэй цагаа зарцуулах хэрэгтэй болсон гэдгийг таамаглаж байв. Аавын хувьд бол өөрийгөө хаагур яваад байгаагаа надад тайлбарлахгүй. Ирсэн үедээ хөргөгчн дотор хүнсийг шалгаж хамт хэд хонж байснаа надад хэдэн дөргөгч хөөдөл дахиад хэдэн өдрөөр явж хана. Яралтай онцгой шаардлага гарвал удсаар яраарэ гэж надад хэлдэг байсан. Гэвч би нэг ч удаа аав руу залгаж байгаагүй. Аавын өгсөн мөнгөөр өөрийгөө хангалттай болгож хичээлийн бус цагаар жудогийн дугууланд явж бэлтгэл хийсээр өдрийг варна. Хэн нэгнээр хань хиймээр уйлмаар санагдсан ч тех бүр үедээ өөртөө уур хүрч харин ч бүр эсэргээрээ өөрийгөө шийтгмээр санагдана. Жудогийн бэлтгэл дээр өөрийгөө өвдгөх хүнд хэцүү дасгалуудыг сонгож өчөх боох мэхүүд дээр хамгийн ихээр төвлөрнө. Бэлтгэлийг тултал хийж эцэж цуцадлаа өөрийгөө шахдаг байлаа. Багш нар маань намайг тэмцээнд оролцуулах гэдэгч би байнга татгалзсан. Жудо бол миний хувьд тэмцээнд оролцож амжилтанд хүрэх зам биш. Зүгээр л ганцаардлаас зүхтахын тулд өөрийгөө шийтгсэн том хүн болох гэсэн нэгэн төрлийн оролдлого байсан хэрэг юм. Хинээс ч илүү хичээллэж хурдхан шиг айцаа ялсан том хүн болох л хүсэлтэй. Гэвч хичээллэх тусам бие биелдэр минь л хөгжиж чангарахаас биш
дотоод сэтгэлдээ айдас давтдаг түүний муутай жаахан хүүхэд хэвээрээ л байв. Шөнөрөн цагаар хар даран зүудэлж айдас давтах үе олон таа тохиолдоно. Гэвч тэглээгээд аав руу залгалгүй гүрийн. Үнэн дээр бол хань бараавлах хэн нэгнийг халуун дулаан гэр бүл үгүйлдэг байсан ч тэр бодлоо ил гарахгүй гэхэрэн дээлэх хичээдэг байлаа да. Ханаад хурж халуурсан ч аав руу ярилгүй шүд зүүн тэсэж өөрийгөө болгодох байсанс. Би гэдэг хүн магадгүй зүс төрхийн хизээж харж байгаагүй ээжийнхээ үхэлд өөрийгөө сэмхэн буруутгадаг байсан болохоор л тэгэж зориуд өөрийгөө шийтгэн зовлон сонгох хандлагатай байсан байж мэдэх юм. Аавын ирж онохон цөөрсөөр эцэстээ 7 хоногийн эхний 2 өдөр төл ирж хондог хэвшил тогтов. Ийм байдлаар явсаар нэг л мэдхнэ хэдэн жилийн хугацаа өнгөрч би гэдэг хүн үеийнхнээсээ харьцангуй эрт хэрсэн үжсэн бараг л биеэ даасан насанд хүрсэн эр хүний дайтай болов. Гэтэл ахлах ангид орхуулсан тэр жил гинэтхэн л нэг өдөр аав маань хойд ээж дүү хоёрыг дагуулад хүрээд ирсэн юм да. Аав надад юу ч тайлбарлаагүй. Мэдээж би ч бас түүнээс юу ч асуугаагүй. Зүгээр л хаалгаад хэлгэж тэднийг гэртээ оруулсан. Хойд ээж надтай харц тулгармагцаа барьц алдан сандарч надтай хэрхэн харьцах аюувэ болохгүй мөнгөнөч байсанс. Түүнийг гэрт ороод ирэхдээ хамгийн түрүүнд хазар дээрх мэнгэн нүдэн тусаж хүлээ. Мэнг гэхээс илүү бараг жижигвтер толбох юмэр. Яг л Итали улсын газрын зургийг санагдуулам хэлбэртэй тэр хар мэнг хойд ээжийг муухай гэхээс илүүтэй харин ч бүр сэтгэл татам аятайхан харагдуулж байсан. Италиас ирж байгаа штэ ямар гэсэн тэнэгхэн бодол төрөөд өнгөрчүүлээ. Хойд ээжийн гараас нэг жаахан хүү хөтөлчихсөн намайг сонирхон ширтэж байсан мэдэж миний эцэг нэгтэй дүү ээж таарсан. Хойд ээж надтай мэндэлж өнөөдрөөс эхлэн хамтдаа амьдрах болж байна. Дуртай хоолныхоо жигсаалтыг бичээд өгөөрэй. Би чамд өдөр болгон хоол хийж өгч байх болно гэж хэлэхдээ би ердөө толгой тохих төдийхнөр хариулаад шалуухан шиг өрөөнд орж бүгсэмдэг. Тэгтэл намайг ширтэж байсан бацаан миний араас дагаж ямар ч ирээ цэргүүгээр өрөөний минь хаалгыг татан орж ирсэнсэн. Тэгэхэд би тэр 5 настай хүүг сүлдээ гэдэг нэртэйг анх мэдэж авч үлээ. Өөрийнхөө эцэг нэгтэй дүүтэйгээ амьдралдаа анх удаа уулзаж нэрусаа мэдэлцэж угаан тэр. Гэвч ер дотн дулаан мэдрэмж төрөөгүй. Ердөл нэг эрхийн балаа гайтай бацсан санагдаж өөрийнхөө гэрт чөлөөтөө дураараа байх боломж минь хумигдэж байна гэсэн бодол төрж бөхөндөж байлаа. Би аавынхаа шинэ их нэртэй өөрөөр хэлбэл хойд ихтэйгээ аль болох үг дуурахгүй бүр харц тулгарахгүй хичээж хідэн өрөөгөө дамжин холгосоор орой боломгц эртээ гихч нь орондоо ороод ундсан дөрү зүйлээд хэвдчихнэ. Уганж хойд ээж минь намайг хажиглаж хадуурхаж байсан утаагүй л дээ. Зүгээр л бидний дунд нэг тийм нэвтэлж боломгүй шилэн хан байсан хэрэг. Хуура аргун хідэн ярэ хүчилсэн хөггүй инээмсэглэл тэгээд л боллоо. Сүлтэйг надтай тоглох гээд хүрээд ирэхээр нь сэмхэн шөглөчгөөд ээж рүү хөөгөөд явуулчихна. Мэдээж тэр жаахан хүүхэд байсан болохоор намайг ээждээ ховлож угаан сонсогддог байлаа. Гэвч тэглээгээд хойд ээж надад уурлаж гомдоллож байгаагүй. Надтай таарахаараа аль болох ээлдэг байх гэж хичээн нүүрэндээ инээмсэглэл тодруулаад өнгөрөнө. Тийм ээ, хойд ээж бид хоёрын харилцаа нэг иймэрхүү л байсан. Дараа нь би аавыгаа хурд хавдар туссаныг олж мэдсэн юм. Магадгүй аав маань үхлийн өвчин туссан болохоор ч тэр юм уу намайг хантай үлдээх гэсэндээ хойд ээж дүү хоёрыг над дээр авчирсан байхаа гэж би хаяа боддог л юм. Аавыг өвчтэй болсон тухайга хэлэхэд нь би эдгэх боломж байхгүй юу гэсэн ганцхан л асуулт асуусан. Аавыг толгой сэгсрэхэд би өрөөнд ороод хаалгахаасан та үйлмар санагдсан. Гэвч яагаад ч юм нулимс гараагүй. Тэгээд тэр өдрөөс хойш ердөө 7 хонолгүй аавын минь би огцон муудаж нас барсан. Аавыг нас ороход ч гэсэн миний нүднээс ганцж тусал нулимс унаагүй. Магадгүй баг жаахан байхаас эхлээд л үйлэхгүй төлөө амьдарч байгаа хэмээн өөртөө итгүүлж
өөрийгөө хүчилдэг байсан болохоор тэр нь эцэстээ зуршил болчихсон байж мэдэнэ. Угаасаа намжин байдаг байсан гэр орон минь ааваас хойш бүр тэр чигтээ чимээ анираг үед живсэн гэхэд болно. Хойд ээж дүү хоёр хоорондоо ярихдаа хүртэл шивнэлддэг болж тэр нь ч надад таалагддаг байлаа. Би ихэнх цагуудаа өрөөндөө хаалгаа хаан бүгж хойд ээж галтгоо хаваар тогоо шанахтай ноцолдож хоолунд бэлдэнэ. Тэгж байхдаа аль болох чимээ гаргахгүй хичээнэ. Намайг өрөөнийхөө хаалгыг хаачихсан үед надад саадуулахгүй. Ердөө хоол болсон үед л ирж хаалгын минь зөөлөн тогшоод хоолой дээрээ гэж хэлчихэд буцаад явчихна. Ихэнхдээ цөөвөн хийчихсэн байна. Тэр хоол нь ч үнэхээр амттай байдаг байлаа. Ингэсгээд өдөр хоногуудыг өнгөрүүлсээр би гэдэг хүн дунд сургуулаа төгсөхдөө зэрэгцэд эхний боломж гармагдсан л гадагшаа нисэж одсон доо. Тэгээд хүний нутагт амьдарч сайхан бүсгүйтэй ханилаад хоёр ч хүүхдийн аав болов. Гэвч яагаад ч юм бүтэлтэй амьдрал болж чадсангүй. Надаас хайр хүссэн гэр бүлийнхнээ би бүрэн бүтэн хайрлаж чадахгүй байсаар эцэстээ салсан. Би гэж нэг иймэрхүү л хүн. Хүмүүсийг хайрлаж хайрлуулах цаяагүй, өөртөө ч таалагддаггүй ийм л нэгэн бүтэл муутай оршихуй. Ажлаад арсныхаа дараа чанартай сайн нойр авахын тулд орой бүр эцэж цуцтлаа гар дээрээ суньяна. Хүсэл мөрөөдөлгээд байх сүдтэй ч юм байхгүй. Ердөл хитэн төгрөг болоод түүнийгээ салсан ихнэр хоёр охиндоо өгөх ёстой гэсэн ганцхан бодлоос олзуурч шарнаар борох хоногийг өнгөрөөж яваад үдий. Төлөвлөсөн ажлуудаа гар утасныхаа хуан лидер тэмдэглээд өглөө бүр кофе ууж суухдаа түүнийгээ ширтэн суудаг гаж маягийн зуршилтай нэгэн. Яг л ингээд гар утасныхаа тооцооны хуанлыг ширтэсхийн сууж байтал имэйл ирсэн хэрэг. Хаяа нэг мэд мэдэж чат бичлцдэг, дүрстэй дуудлага хийж товчраа өрнүүлдэг сүлдээгээс ирсэн имэйл. Хойд ээжийг дагаж ирсэн эцэг нэгтэй дүү минь. Түүний над руу илгээсэн зэгтлийг би хэд дахин уншлаа. Аха, та ээжийн оршуулах тэр ирэх үү? Ингээд л болов. Би энэ муу гэх мэтийн үгс юу ч сонсогдож байгаагүй хэрнээ гинэтхэн ингээд нас орчлаа гэх мэтээ ирдэг байж. Ямар шалтгааны улмаас хэрхэн яаж өнгөрснийг мэдэх юм үнэндээ л алга. Уужиг хүнд өвчин туссан уу, эсвэл гинтийн аюул осол болсон уу бүү мэд. Ямар тач нэгэн цагт аавтай минь ханилж байсан хойд их минь өөд болчихж. Надтай тэгтлээ халуун дотны харилцаатай байгаагүйч. Огтхон ч муухааш үзүүлж байгаагүй тэр хүний хүлд өөрийн ирэхгүй эмгэнэн гашуудав. Нэгэн цагт Монголд очивол тэгээд хамгийн түрүүнд явж очих айлбал гагцхүү тэр хойд ихийнх минь аавтайгаа хамт багнасаа өнгөрөөсөн тэр 3 өрөө байрал байсан юм. Гэтэл одоо тэр хүн дэлхийн агаараас дахин нэг ч амьсгал авахгүй болоод хязгааргүй ертөнцийн хаашаа ч юм үүр доджээ. Жил болгоны цагаан сард өгөхийн үеэр хойд их минь над руу мессеж үчдэг. Сайн сайхан явна уу гэж асуудаг. Монголд ирсэн үү? Ирсэн бол заавал ирж цолохоор сайн сайхан яваагч нь харахыг хүсэж байна. Энд чиний гэр байхаа шүү гэж бичдэг байлаа л да. Гэвч би тэр бүгдд нь нэг ч удаа хариу бичиж байсангүй. Зүгээр л зурвсыг харж хаад л орхичихно. Ямар миний төрс их биш гэж өөрийгөө зөвдгөнө. Харин сүлдээтэй бол хэдэн үгсэлчихноо. Гэхдээ нэг их удаан ярьж бичлцээд байхгүй. Ямар ч хэрэггүй шахам цөөн хэдэн үгсэлсэн болоод л уцаас алгачихна. Сүлдээтэй тэгж холбогдож байхдаа ээжийнх нь би сайн уу гэж юрр асууж байгаагүй. Уг нь ч хойд ээжийг асуух тухай бодол төрдөг байсан ч нэг ч удаа түүнийгээ хэрэгжүүлж байсангүй. Ард үлдсэн амьдралтайгаан харилцаж байсан миний цорын ганц суваг бол ердөөлэн. Өөр юу ч байхгүй. Өнгөрсний тухай бодох дургүй. Зүгээр л өдөр тутмын ахуй амьдрал, хоёр хүүхдийн хэрэгцээ, цалин мөнгөний хойноос хөөцөлдсөөр өнөөдрийг хүрсэн. Хойд ээжийг нас урсан тухай энэ мэдээг аваад яагаад ч юм шаналж байна. Ингэж харамсан шаналж байгаадаа өөрийгөө гайхах шиг. Сүлдээгийн над руу битсэн. Аха,
Та ээжийн оршуулган дээр ирэх үү гэсэн тэр ганцхан өгүүлбэр миний сэтгэлийг ингээд норсон цаас шиг болгоод шилжүүлчих гэж. Би өнөөдөр хүртэл өөрийгөө жинхнээсээ таниагүй явсан гэж үү гэсэн бодол сэтгэлийн хаа нэгтээс урган гарч ирнэ. Хойд ээж манад ирээд удаагүй байхдаа нэг удаа намайг тэврэх гэж оролцсон нь санаанд орно. Мэдээж би түүнээс зүгтэж жигших нь холгүй аяглаж үлээ. Хүнээр тэврүүлж хүнд хайрлуулахыг хүсэх нь байтугай өөрөө өөрийгөө ч хайрлахаас татгалцсан тийм л хүүхэд байсан шүү дээ. Сургуулийн эцэг эхийн орол болоход тэр хойд их минь л хамгийн гоё хувцас өмсөд би очрын ээж вэ гэж хэлээд очдөг байсанс. Жудогийн дугуулангийн багш таймын хүртэл уулзаж үгээ нийлүүлж угаад тэмцээнд оролцуулах гэж намайг ятгадаг байв. Манай дэрснээсээ хойш намайг нэг ч удаа хоолгүй хонуулж байгаагүй. Цагаан замцны минь зах хэр болсон эсхийг байнга шалгаж халаасны мөнгөөр хизээж тасалж байгаагүйсэн. Гэтэл энэ бүхнийг би бараг л үрд мартчихсан байснаа түүнийг үхсэн гэдгийг дуулахтайган зэрэгцээд ингэж санаж байх гэж. Би нутгаас гарснасаа хойш хойд ээж дүү хоёр лууга өөрийн сан ачлахаар нэг ч удаа зурус бичиж байсангүй. Зөвхөн тэтэл над руу бичиж цагаан сар болохоор минь мэддэг байлаа та. Бурхан минь. Тэмээ тэд намайг өөрийн гэр бүлээ гэж боддог байж. Ээжийнхээ хормоноос салахгүй чаргууцалд нь дагдаг байсан дүү сүлдээ маань намайг өөрийнхөө жинхэнэ ах л гэж боддог байж. Сүлдээ надаас холбоогоо таслахгүй хичээж дандаа л ахаа гэж дууддаг байсан шүү дээ. Чухам тиймдээч тэр намайг талигаачин оршуулга дээр зайлшгүй ирэх ёстой хүн гэж үзэж байна. Би өөрийн эрэхгүйр та суртсан алдлаа. Талигаач хойд ээж сүлдээ хоёр хизээч намайг гадуурхаж байгаагүй. Харин гадуурхаж хүн ирхэж байсан хүн нь би өөрөө л байжээ гэсэн бодол төрж түүнтэй минь зэрэгцээд ганцхан тусал бүлээн үлмэс хацрын минь даган урслаа. Гөөс яхавтэ. Өөлөх нүлмэстэй хүнрхүү амтан хэвээрэл байгаа юм байна хэмээн өөртөө хэллээ. Тэгэл шулуухан шийдвэтэй. Утасныхаа хуанлыг дэлгэж хараад оршуулгаас яг нэг өдрийн өмнө нутагтаа очиж амжин хэмээн тооцоолов. Тэгээд надад мэдээ дуулгасан сүл дээр ах нь ээжийн оршуулган дээр очно гэсэн товчүгтэй зурвас явууллаа. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Агарын саатал новшгэж хэмээн амандаа харав. Тооцоолоогүй саад үүссэн тухайга сүл дээр чатаар бичтэл цаадах маань. Яаж ихэд ирээрээ энэ хүртэл зүтгэснийх ямар ч гэсэн утгатай хүрээ тэр. Илүү дутуу юм санаа зовлого зүгээр л өөрийгөө аваад ирэхэд л болно. Таны хуучин гэр орон байр байшин чинь явхад чи ямар байсан тэр л янзаараа таныг хүлээгээд байж байгаа. Та энд байх ёстой хүн шүү гэж байх юм. Ингээд би хэдий нэг өдөр алдсан ч гэлээ онгоцонд суулаа. Нэгэн тэл хэрэг зориг болгон очиж байгаагийнх уг нь хойд ээжийн оршуулган дамжчихвал зүгээр санагдана. Онгоц хөөрлөө. Үнтэй зэрэгцээд яагаад ч юм сэтгэлд нэг бяцхан түгшүүр эргэлзээ тэнэгэлзэл төрөөд явж хав. Хизээч нэхгүй гэж бодоод тас хийдэл нь хааж өргөсөн. Өнгөрсөн цаг гэх хаалгаа дахин татаж байгаа болохоор ч тэрв ингээд сэтгэл санаа минь тогтворгүй болоод байх шиг. Хүүхэд насныхаа амьдралын тухай эргэцүүлэн онгоцны суудалд шигдэн явхдаа би одоо зүгээр л юу ч болоогүй юм шиг царайлаад цалин буух өдрөө хүлээж олсон хэдийгээ хүүхдүүдийнхээ данс руу шилжүүлээд хэвтэж байхгүй. Ер нь юугаа хийж яваан болов хэмээн өөрөөсөө хэд хэдэн удаа асуугаад авлаа. Гэвч одоо бол шийдвэрээ өөрчлөхөөс нэгэнт оройтчихж. Онгоц нисэж яваа болохоор ямар замын дунд зогсоод буужихнаа гэж байх биш.
Одоо бол элдвийн эргэлзсэн бодлуудад ээрэгдэж байснаас зүгээр л оршуулах ёслолд хоцрохгүй байх тал дээр л төвлөрөх хэрэгтэй болжээ. Өөр сонголт чалга. Би бугуун цагаа харлаа. Одоо ердөө 4 цагийн дараа гихтэл Монголдо оччихсон байх нь байна. Их нутгийнхаа нисгэн гоцны буудал дээр үүрээр газартахаар болсон. Тэндээсээ шууд л 1-р эмнэлгийн шарил хадгалах газар руу хөдлөхөр болсон доо. Өглөөний 6 цаг 40 минут гэхэд тэнд хүрч чадвал миний зориг биелэх учиртай. Сүлдээ намайг онгоцны буудал дээр тосно. Өөр амжихгүй байлаа гэхэд өөр хэн нэгнийг явуулна гэж бичсэн байсан. Ингээд явсаар эцэст нь би гэдэг хүн их нутгийнхаа хөрсөн дээр газардлаа. Бүхэл бүтэн 20 жилийн дараа ингээд хүрээд ирлээ. Нутгаа санджээ. Ягаад ч юм гими мэдрэмж төрнө. Хүүхдээ хайж авчаад 20 жилийн дараа эргэж ирж байгаа эцэг шиг л. Миний хаан хэрхэн явах нь энэ нутгаас уяатай ямар нэгэн үл үзэгдэх утас миний сэтгэлийн орон зайд чанга гихчин бөглөөстэй байсаар байсан бололтой. Намайг онгоцны буудлын зочид угтах танхимд явж ороход өндөр биетэй гонцгой толгойтой цонхгор цагаан царайтай залуу хөгтөж авав. Та оршуулганд оролцохоор ирсэн өмнө үү гэж асууж байна. Бийж толгой дохин хариулав. Цонхгор залуу. Дүү чи намайг явуулсан. Намайг базраа гэдэг. Хэмээн өөрийгөө товчхон танилцуулаад өөр олон толгой мэрэлгүй миний гар тийшээ аваад өмнө минь орон алхав. Базраа намайг оршуулах ёслолд цагт нь хүрэхийг хичээж бийж түүний хичээл зүтгэлд дотроо талархна. Машин явж байх зур базраа надад нэг энергийн ундаа задлж өгч өөрөө ч бас нэгийг ууж харагдав. Оршуулга гэдэг хүнд хэцүү үйл явц. Оршуулганд оролцож байгаа хүн хүчтэй байх хэрэгтэй ах минь. Жаахан ч гэсэн сэргээд наатаа уучих. Чиний хэлдэгч үнэн шүү. Баярлалаа. Би ингэж хэлжгээд түүний өгснийг залгилж орхилоо. Сул чөлөөтэй зам дээгүүр торох юмгүй давхих машины мийллав 100 давсан харагдана. Ингэж шаргуу тавьсан маанч үрдөнгө өгч базраа бид хоёр яг 6:40 үед 1-р эмнэлгийн урд зам дээр ирж ямжив. Гэтэл энэ үед генетхэн өнөөхөө жолоо барьж байсан цонхгор базраа маань улам бүр цонхийн цайж хар хөлсөн цутгаж хамаг биеийн салганаад эхлэхэн тэр. Дүүмэн чи яаж яана? Биеийн зүгээр үү? гэж асуулаа. Би сахар тамааха баларсан боллоо. Та шууд энэ машиныг өнөд оршуулгын зугад дагаад яв. Угаасаа хэдхэн машин байгаа гэсэн надад санаас болтгоо. Эмнэлгийн хажуудаага болохоор би энэ аваар учраа болчих. За яадаг вүлээ. Ах нь 20 жил нутагтаа ирээгүй хүн штэ. Гэхдээ та машин бэрдэг үсттэй. Тийм бэрдэг. Өдөр болгон машин авнаад ажилд тавьдаг л та. Тийм бол юунд нь санаа зовдөг. Ослын гэрлээ асаагаа цуугадагаа төдөлж хөдлүүлнэ. Оршуулгын цуваа хурдан тавхина гэж байхгүй штэ ах минь. Бас мааха энэ миний гар утсыг ав. Сүлдээтэй энэ утсаар холбогдоод товчролчих. Тэр хол нутгаас оршуулганд оролцох гэж зорж ирсэн штэ та. Хоцрол баларсан юм болно. Би өөрийгөө чичиж энэ өдөр ингээд реакц өгчнө гэж өстэй бодсонгүй. Горгүй хэрэг боллоо. Гэж яана. Эрэлзэх цаг байхгүй хаа. За тэр цуваа гараад ирлээ. Тэр харунгийн альфардыг харж гинөө. Тэр таны дагаж явах цуваа. Цав ингээ буула. Би үзүүдлээ ах минь. Базраа ингэж хэлжгээд надад машины түлхүр гаруутас хоёроор шийдхэн холгүй өгөөд машинаас хумгүй бууж өргөлөө. Харунгийн альфард хэмээн аман давгилсээр жолооны ард суулаа. Хол газараас зорж ирсэн хэрэг минь юусан билээ дээ. Энэ оршуулганаас хоцорч болохгүй. Ингээд би байшингийн болон тойрон гарч ирсэн харунгийн альфард бүхий оршуулгын цуваг даглаа. Ослын гэрлээ анивчуулаад оршуулгын цуваатай нэгэн хэмнэлд орж зугуухан явж эхлэв. Миний унаж байгаатай нийлээд 4 машин л болж байна. Базраагийн надад үлдээсэн гар утас дуурахтан авч чихэндээ барилаа. За ашгүй аха та амжаад өрөөд ирлээ. Тэглээ. Ашгүй яг амуултсал амжлаа.
Ингээд чи аль машинд явна? Урд яваа хаа. Би таныг харсан. Та цаваанаас оцорлогоо дагахад л болно. Таныг харсандаа үнэхээр их баярлж байна шүү хаа. Ээж маань ч гэсэн их баярлаж байгаа бах. Би сүлдэгийн энэ үгэнд юу гэж хариулахаа мэдэхгүй дэмий ил нэг хоолойгон засав. Үүнтэй зэрэгцээд сүлдээ ч утсаас алгалаа. Зүүдэнд минь үзэгддэг төрлөх эх хором минь. Эцэст нь 20 жилийн дараа ирлээ. Гэвч ингээд хов дэвлэнгийн эрхэр нутагтаа ирмэгцээ шууд л оршуулгын цуваа дагаж явах болох гэж. Сэтгэл санаа минь хачин жигтэй дэнслэн хөвсөлцөн. Ингээд би гэдэг хүн аавынхан оршуулганаас өөр ямар ч оршуулганд оролцож байгаа хүн байж. Одоо ингээд бодох нэ. Аавыгаа оршуулснаас хойш булшин дээр нь нэг ч удаа эргэж очиж байгаагүй байна. Бас аавыгаа нас урахад ганцж тусал нулимс унгаж байгаагүй. Тийм ээ. Амьсгал хураахтанч тэр оршуулгах ёслол үйлдэх үеэрнч тэр хүний урманд ганцж тусал нулимс унгаж байсангүй. Би үүнийг эргэн санамгцаа өөрийн эрэхгүй л гими мэдрэмжинд давтлаа. Ер нь би гэдэг хүн яасан ч аймхаа арчаагүй, хүнийг хайрлах чадваргүй хуваа хичээсэн сул дорой хүн юм бэ те гэсэн бодол өөрийн эрэхгүй л урган гарч ирэв. Тийм ээ, аймхаа сул дараа болохоор л өөртөө хамаарах бүхнийг орхин зүгтж гадаадын оронд амьдралынхаа 20 жилийг үрж эхнэр хүүхдүүдээсээ ч салсан байж таарна. Миний хийсэн алхан бүр алдаа болдог. Ерөөсөө энэ хорвот өрхтөл ээжигийн өхүүлж бусдын жаргалд саатуулсан өлөггүй юмд. Хааныг тэгээс нисэн ирсэн энэ хар бараан бодолдоо хэсэг зур дарагдан байснаа би ямар тайчээсийг авч дээрх бодлоо даруйхан үгүйсгэлээ. Учир нь хоёр охин минь санаанд минь орж ирсэн хэрэг. Тийм ээ, тэд минь яавч алдаа байх учиргүй. Хэдий гэр бүлийн хувьд салсан нэр үзүүлж байвч би хоёр хүүхдээсээ холдож чадахгүй. Тэднийхээ ойролцоо тусдаа амьдарч олсон бүхний тэдэнд эн өгч өөрийгөө жаахан ч гэсэн хүнд хэрэгтэй үндсэнтэй байхыг хичээн амьдарч л байгаа. Би бол хоёр охинтойгоо хэрхэн харилцах, ярилцах аргаал мэддэг болохоос биш тэдэндээ хачин их хайртай эцэг хүн. Гэр бүл минь одоо хэдий тусдаа амьдрах болсон ч эхнэрээ өөр хүнтэй болоогүй. Би ч мөн ялгаагүй. Заримдаа ерөө салж сарнсан айл биш юм шиг л байдаг. Хоёр байшингийн наан цаана тусдаа амьдардаг нэгэн гэр бүлч гэмээр юм уу? Эхнэр намайг боцож ирээд өөрийнхөө гэрт амьдрар гэж нэг усуудаа хэлсэн. Сая хамгийн сүүлд Монгол руу явах шийдвэр гаргахад хүртэл гэртээ хүрээд ирээ гэх мөн өхөөгөө хэлж ил байсан. Харин би тэгж зориглож чадахгүй байгаа юм. Магадгүй хүүхдүүдтэйгээ сэтгэлэн ярилцдаг сайн аав байж чадахгүй гэдгээс айдаг байх л та. Өөрийнхөө оршихуйг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө ч хайрлаж чаддгүй болохоор надаас хайр хүсдэг тэдгээр эрхэм нандин хүмүүсээ бүр илүү ихээр гомдоохвэ гэдгээс айдаг л хэрэг. Тийм ээ, тэгээд л тэдэндээ алсаас туслах гэдэг өөр дамар замыг сонгосон хэрэг шүү дээ. Нэг иймэрхүү байдлаар амьдралын эгэл бор өдрүүдийг туулан байснаа хойд ихэн өгсөн тухай гинти мэдээг аваад одоо ингээд нутагтаа ирчгээд явж байна. Ослын гэрлээ навчуулан урагшлах мөнөх машинтайгаа хурдаа төхрүүлэн явах зураа би ийхүү олон өнгийн бодолд дарагдсаар. Сэтгэл санаа тогтворгүй байна. Мэдээж олон жилийн дараа их нутагтан ирээд тэгмэгцээ шуудхан оршуулгын цуваа даган явж байгаагаас болоод л ингэж байгаа бах. Энэ оршуулгыг гүйцээчгээд сайн гихч нь унтаж авах болно. Онгоцон долигтой унтаж ятаагүй. Бас түүний өмнөх өдөр ч гэсэн хойд ижиг насварсан тухай бодсоор нойргүй хонсон шүү дээ. Тийм болохоор одоо би минь надаас амралт нэхэж байна. Энэ бүхний ард гарчхаар учир нь олдгоо байж хаад байгаа сэтгэл санаа минь аяндаа цэгцрэх үз. Би өөрийн ирэхгүй нойрмоглон уртаа гихч нэвшээлээ. Дотор төржгүй бодлууд минь цэгцтэй байж чадахгүй.
Ингэж хамаагүй ус чин тэнүүжилж хяналтаас гарчих гээд байгаа нь үнэхээр л хаж. Тийм ээ, үнэхээр л сонирм мэдрэмж. Бодол санаа минь яг л биеэсээ салган хаа нэг тийшээ нисэн одох гээд байгаа аятай. Би ийхүү сэтгэл санааныхаа докторгүй байр байдлыг хажирхан явж байснаа орчны анзаартал хотын гадна гарчсан явж байна. Нэгэнтээ 20 жилийн турш ирээгүй болохоор чухам яг хаана яваагач мэдэх юм алга. Осолдохгүй л өмнө байгаа уршуулгын машиныг даган хурдаа төхрүүлэн урагшилсаар. Гадаах байдал ерөнхийдөө бүүдгэр саарал. Нар хаанаас тусч байгаан ч мэддэхгүй бараан саарал үйлс ертөнцийг нэлен хүйтэн хужжээ. Уршуулгын цуваа зардмал замаас салаад шорон зам руу орж армаг тармаг нүцгэн моддын дундуур тахирлдан явж иглэв. Энэ хавьд жиг тэйхэн өтгөн манан буусна нэг л сонин. Урдана ийм хөтгөн манантай газраар явж байсан тохиолдол надад нэг ч үгүй. Бүх юмс цаанаасаа л нэг гүнийг дааж аргагүй л нэг оршуулах ёслол хийж байвал зөхөлтөө өдрөр гэмээр. Ер нь манай энэ цуваа яг ямар оршуулгын газрыг зорж явсан болтоо гэсэн бодол төрнө. Гэвч нутгаас агараад олон жил болсон надад таамаглаад хэлчих чинь байсангүй. Оршуулгын цомхон цуваа маань нүцгэн моддын дундуур сүлжин дэвгсаар л. Явах тусмал моддын тоолширч эргэн тойронд хүрээлсэн манан улам бүр өтгөрөн зузаарсаар. Хотоос гараад бараг 2 цаг хэртээ давгсан байх. Гэвч одоо болтол оршуулгын газрын бараа харагдахгүй байгаа нь нэг л гайхмаар. Магадгүй ингэж манан татаагүй байсан бол өдийд оршуулгын газрыг олж харах л байсан байх. Ядаж байхад толгой өвдөд нүд бүрэлцэх маягтай байгаа нэн төвөгд. Ийн явсаар манай цуваа эцэст нэг моддын чөлөөнд орж ирээд зогслоо. 100 метрийн цаана хэдэн шавар байшин байгаа нь өтгөн манан дундаас сүмий харагдана. Энэ газар оршуулгын газар гэхээс илүүтэй яг л нэг орхигдсон жижигхэн суурин гэмээр. Цуваа маань зогссон хэдийж хинж машинаасаа бууж ирсэнгүй. Тийм болохоор би ч гэсэн машин авантраас нь буух гэж яарсангүй. Удалгүй урд байгаа аль нэг машинаас сүлдэг гарч ирээд над руу ирэх байхаа хэмээн хүлээцнэв. Тэг зураа би эргэн тойрноо нүдэрээ тэмтрэн ажиглалаа. Мод арвинтай буйдхан газар юм. Ойн цорхой гэмээр энэ газарт хоорондоо ижилхэн хэлбэр хэмжээтэй лава 4-5 байшин харагдана. Бүгд нэг давхар цайвар өнгөтэй. Байшин болгонд хэд хэдэн цонхны хүрээ мод байхч бүгд шиллээг байгаа нь нэг л хачин. Эдгээр байшингуудын наахантай чулуугаар нэгэн дугуй тойрог зассан байдалтай харагдана. Толгой эргэж нүд бүрэлцэж нойр хүрээдж байх шиг. Мэдээж би өөрийнхөө энэ байр байдалд нэг их гайхсангүй. Бараг унтаагүй шахам үргэлжилсэн олон цагууд аян замын ядаргаа намайг нүмрэн байгаа хэрэг. Хэрэн дээлэх хичээсэн ч нүд минь өөрийн эрэхгүй анилцаар байсан тул би сандлаа хоош налуулаад хэсэг зурч болтгой биеэ зөнд нь орхиё хэмээн шийдлээ. Угаасаа нэг удахгүй сүлдээ хурж ирээд намайг дуутах учиртай хэмээн бодоод амжив. Ингээд хамт ирсэн хүмүүс маань яагаад одоо болтол машинаасаа буухгүй байгаа юм болоо гэсэн бодол бүр түүрхэн төрв. Хэсэг зурд үг хийчихэж. Сэрээ тарахны хамт ирж зогссон хэдэн машинууд маань алга. Тэгсэн хэрнээ урдхан талд минь харагдах өнөөх чулуугаар засаж бэлдсэн жижигхэн довцог дээр шаргал хөнгийн модон авс 50-аас байгаа харагдана. Толгой өвдөж байна гэж ихтэйх. Эргэн тойрон 4 чихээсээ ч илүүтэй бүүдиж бараагаад эгээл харанхуу болох нь үг гэлтэй. Би өөрийгөө юунаас оцорчихсноо гайхан. Машинаасаа буух хэсгээ шийдэж ядан байтал цаад хэсгээс гараа урд авч доош тонгойсон байдалтай хэдэн хүн ирж яваа харагдав.
Би ч тэднийг шууд л оршуулганд оролцож байгаа хүмүүс хэмээн тааварлаа. Хамт ирсэн эдгээр хүмүүс маань машина өөр газар аваачиж тавьсан байж таарах нь. Магадгүй намайг унтчихсан байсан болохоор сэрээхээсээ санаа зовж ингээд шууд оршуулгын зан үйлээ эхэлж байгаа бололтой. Би цаанаас хурж ирсэн эдгээр хүмүүсийн дундаас сүлдэг олоод харчих санаатай хичээсэн ч бүгдээрээ гашуудсан доош тонгоосон байгаа болохоор таньж нэрлэж чадсангүй. Ирсэн хүмүүсийн дөрөв нь авсыг өргөж цаад байшин руу чиглэн алхахад бусд нь араас нь дагав. Би ч машинаасаа шалавхан бууж тэдэн рүү зүгэллээ. Өмнө минь алхаж буй оршуулах ёслол үйлдэж буй хүмүүс ямар ч дуу шуу гаргалгүй алхасаар өнөөх цонхгүй хідэн байшингуудын голынх руу явж ороход би ч бас тэдэнтэй нэгдлээ. Том тасалгааны голд авс хийсэн ширлийг тавьжээ. Авсны таг хаалттай байна. Удахгүй талигачийн байгаа авсны тагийг бага зэрэг доошлуулад салах ёс хийх баха хэмээн бодов. Гэвч нэг л биш. Дүнсийсэн нам жим хідэн хорм өнгөрлөө. Хинч хөдөлсөнгүй. Гашуудаж байгааг нь ойлгож байвч ингэтлээ чимээгүй хөшөнгөд сарцсан байгаа нь нэг л жигтэй. Оршуулганд оролцож буй эдгээр хүмүүст ямар нэгэн жирийн бус шинж тэмдэг байгаач түүнийг нь яг таг оноогоод хэлчихэж хараах нь шатахгүй юм. Ямар тач эрэм нийлсэн эдгээр 10 орчим хүн цөм гараа урд аваад толгоогоо доош гудайлхан зогсож байна. Оршуулгыг ахалж яваалаа. Үгүй ядаж зохион байгуулж яваа гэмээр албаны хувцастай хүн чалга. Би яахаа мэдэхгүй эргэн тойрноо ажиглан байснаа. Ямар ч эдгээр хүмүүсийг дүүрэн 2 гараа урд авч толгоогоо доош гудайлхан зогслоо. Цаг хугацаа хормоор урагшаагсаар лава 20 минут илбэг өнгөрөв. Гэвч байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй, хинж дуугарсангүй. Эцэстээ би өөрийн ирэхгүй чилж толгоогоо дэвшлүүлэн ойролцоо зогсож буй хүмүүсийн хэн нэгэнтэй нь харц тулгархыг хүсэж нэг бүрчлэн ажигласан ч нэмэр болсонгүй. Хинж хөдлөхгүй юм. Яг л хөшөө шиг. Нутгаас гараад олон жил болсон болохоор оршуулах зан үйл ингэж хөөрчлөгдсөнийг мэдээгүй болов хэмээн бодож үзлээ. Сэтгэл санаа тавгүй эргэж арга баран хоолоогоо засаж үзсэн ч өрөөнд байгаа хүмүүсийн хинэнж хөдөлсөнгүй. Бүгдээрээ л толгой гудайсан тэрл жигтэй. Уг нь эдгээр хүмүүс хүзүүгөө өргөн царайгаа цэг болгоодох бол тэдэн дундаас сүлдэг олоод харчмаар. Дүүгийнхээ царайг олоод харчих бол санаа амармаарч тийм зүйл болсонгүй. Оршуулгуулж байхад хүмүүсийн толгойг дээш нь өргөж царайг нь харах гэж зүтгэлтэй юм биш. Ингээд би дахиад л ойр хавьд байгаа хүмүүсээ дүүрэн толгоогоо бүхийлвэлөө. Энэ чимээн рүү адил хэдий болтол үргэлжлэх юм болов. Энэ юу н ямар нэгэн шашны гаж урсгал юм болов гэсэн бодол төрнө. Магадгүй хойд ээж минь амьд байхдаа ямар нэгэн гажцсан үйл хийдэг шашны байгууллагад хамаарагдаж байсан байж болно. Гэхдээ л хэдий тийм байлаа ч гэсэн одоо ийм их хугацаа өнгөрөөд байхад сүлдээ над дээр ирж учир явдлыг тайлбарлах ёстой л баймаар. Би энэ мэдчлэн бодон зогссоор тэгж байснаа толгойд нэгэн цоошин бодол орж ирэхтэй зэрэгцэн өөрийн ирэхгүй давх хийгээд явчлаа. Ингээд би ярэ буруу оршуулгын цуваа дагаад явчих байгаа та гэх бодол. Тийм ээ, байдал нэг л биш байгаагийн учир магадгүй энэ л байх нь. Ингээд би дуу шуугүй тонгоон зогсох хүмүүсийн хажуунаас аажимхан холдож байшингаас гарлаа. Өнөөх зэрэгцүүлэн барьсан цайвар өнгийн байшингуудын өмнөр түргэн гихч нь алхасаар хамгийн захийнх нь байшингийн булан дээрээ зогсов. Халаас авхан базрагийн надад үлдээсэн гар утсыг гаргаж ирлээ. Тэгмэгцээ сүлд энэ утас руу холбогдсон сүлдээгийн дугаар руу залгав. Утасны цаана 2 удаагийн дүүдгэх чимээ гарахад сүлдээ утсаа авлаа. Ано бэн сүлдээ чи хаана вэ? Уучлаарай өөрөө юм бэ? Өөрөө манай найзын гээс утсыг олоо юу? Юу яриад байгаа юм бэ сүлдээ? Би вэштэй очроо ах нь байна. Ах нь буруу оршуулгын цуваа дагаад явцсан бололтой. Миний байгаа энэ газар хэдэн танихгүй ач хүмүүс австай орж зогсцоо очоод нэг ч үг дуурахгүй байгалах юм.
Би нэг л ойлгохгүй нэ. Өөрөө юу хүн бэ? Юу яриад байгаа юм бэ? Тоглоом хийж явах цаг биш. Уучлаарай. Та харин надаар тоглоом хийгээд байгаа юм шүү. Ингэх хэрэггүй шүү. Би ах чинь байж тээ. Оршуулганд оролцох гэж ирсэн ах чинь байна. Манай оршуулга ёслол аль хэдийн дуусчихсан. Хэрвээ та өнөөг л гадаадаас ирсэн манай очроо ахыг хэлж байгаа бол тэр ах маань яг одоо миний хажууд байна. Таныг ямар учраас ингэж байж боломгүй зүйлээр тоглоом хийж бүдүүлэг авирлаад байгааг чи ойлгох юм алга. Ахын минь дүр тоглох гэж оролдох хэрэггүй. Ямар тач ингэж уцаа салгалаа. Сайн сайхныг хүсье. Хөөе байж л та чи. Би очроо байна ах чинь байна хөөе. Тана базраа намайг онгоцны буудлын дээрээс тосд авчирсан. Тэгээд гэтэл дүү утас тасарч. Түрүүнээс хойш лугшаад байсан толгоон өвдөлт бүр дээд эцэгтэй хурж нүд минь өмнөхөөсөө ч илүү бүрлцэж байна. Ямар тааж буруу оршуулгын цаваа дагаад ирчихжээ гэдгээ маш сайн ойлгов. Харин сүлдэгийн хэлсэн манай очроох яг одоо миний хажууд надтай хамт байна гэж хэлснийг нь ойлгосонгүй. Би хэсэг зур яахаа мэдэхгүй хөшин зогсож байснаа. Сүлдэгийн утас руу дахин нэг удаа залгаад холбогдож чадсангүй. Утасны дэлгэц рүү харвал сүлжээ унчихж. Би гайхаж балмагдсаар өнөөх саяхан орхиод гарсан оршуулах ёслол болж үе байшин руу харав. Гэтэл шиллээгүй цонхны цаанаас өнөөх австараа зогсож байсан дүнсийсэн төрхтэй хачин хүмүүс бүгд над руу ширтэн инээдээ барьж ядсан аятай зогсож байх нь тэр. Цээжний холоор нэг хар юм өгсөөр хоолой дээр тулаад ирэх шиг. Хаа нэгтээс өнөөх эвэр бүрээгээч нүү гэмээр дүнгэнсэн аваа сонсогдоно. Хачин жигтэй аваа. Ерөөсөө бүр энэ ертөнцид байдаг хөгжмийн зэмсэг биш л дээ. Зөвх хүндэрч нүдэ нэлтэж байна гэж жигтэй. Оюун ухаан минь биеэсээ сууран гарч хаа нэг тийшээ зүхтах гэж байгаа айтай. Сүүлийн өдрүүдэд нойрмуутай явсан. Бас онгоцоор ниссэн минь нөлөөлсөн. Бас дээрээс нь сүлдэгийн хэлсэн түрүүчийн хачин балаа үс. Бас хамгийн аимшигтай. Тийм ээ, хамгийн аимшигтай шиллээгүй цонхны цаанаас над руу ширтэн зогсож байгаа эдгээр хачин хүмүүс. Мөнөх дүнгэнсэн чимээ улам бүрчэн гарсаар нүдэж бүрлцээр эцэстээ яаж ч хичээсэн би өөрийгөө тогтож чадахгүй болсноо ухаарлаа. Энэ зохиолын үргэлжлэлийг зохиолчоо дэмжин зөвхөн Mbook-с сонсоорой. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.